За сайн байцгаана уу. За өнөөдрийн ээлжид яриагаараа Центрийн 21 үл хөдлөхийн хөрөнгө зуучлалын франчайзинг компанийн зуучлагч Солонготоогоо ярилцах гад ирсэн байна. За өнөөдрийн миний урилгыг хүлээж авсан Солонготоо маш их баярлалаа. За баярлалаа. Бас юм гоё нэвтрүүлэгтээ оруулцгаад. За тэгээ бүгдээрэнд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. За хоёулаа ингээ өнөөдрийн ярилцах сэдв бол мэдээж үл хөдлөхийн тухай, үл хөдлөхийн бизнесийн тухай, үл хөдлөхийн зуучлалын тухай ярина тий. За тэгээд яриагаан бол хамгийн нэгдүгээр одоо үл хөдлөхийн одоо яг салбар гэж одоо яг юу юм бэ гэдгээс хоёул яриагаа эхлэе тийм ээ. За үл хөдлөх хөрөнгийн салбар, за үл хөдлөх хэд хөрөнгө гэдэг маань бол ер нь газар болон газраас одоо салшгүй бэхлэгээтэй зүйлийг бол үл хөдлөх хөрөнгө гэж хэлээд байгаа. За та үл хөдлөх хөрөнгө зуучлал маань бол одоо манай улсад бүр өмнө нь тэ хууль батлагтай 2020 оноос өмнө бол одоо баг осмогоор бид нэр баг мэддэг байгаа штэ тий. Зуучлалын салбарыг бол түгээн дэлгэрүүлж биднэрт нөгөө анхны ойлголтыг өгч ирсэн баг. За тэгээд 2015 оноос франчайзууд одоо орж ирсэн. За тэгээд 2017 онд гэхэд манай энэ Центрийн 21 салбар гэхэд анх үүсгэн байгуулагдчихсан. За манай салбар бол одоо хамгийн анхных нь энэ Центрийн 21-т анхных нь салбар энэ франчайзинг. За тэгээд үл хөдлөх салбарын хөгжил одоо бол ингээд хуулийн дахиад шинжлэхдэх гээд яригдж байна. За олон улсын манайх яг дөнгөж нөгөө хөгжиж байгаа энэ салбарын хувьд бол нэлээ хөгжиж байгаа эхэлж байгаа одоо тий хүүхэд насндаа явж байгаа ч юм. Тиймэрхүү одоо дүр зургаар бол илэрхийлж болчихлоо л да. За яагаад вэ гэхээр хууль маань өөрөө 20 онд бий боллоо. Одоо дахиад шинжлэхдэх гээд яригдж байна. За тэгээд аливаа амны хөгжил чинь өөрөө бас нэг тодорхой би бол одоо аливаа амны хөгжлийг бас хим хэмжээ юу байх вэ гэхээр ёс суртахуунаар бас хэмжих дуртай. За тэгэхээр энэ салбар маань ер нь нөгөө ёс зүй өөрөө төгстэй болоод ирэхээр хууль эрх зүйн орчин одоо гоё сайхан одоо хангалттай хүртээмжтэй болоод ирэхээр ер нь энэ одоо хангалттай хөгжсөн гэж бол ойлгодог. За тэгэхээр манад бол одоо хууль эрх зүйн орчны хувьд ч одоо шинжлэгдээд бодвол одоо олон гоё нэмэлт өөрчлөлтүүд орох байх гэж итгээд найдаж байна. За жишээ нь гэхэд ч одоо яг манай Монгол улсад бол зөвхөн худалдаж байгаа талаас нь шимтгэл те үйл ажиллагааныхаа ажлын хөлсөө шимтгэл гэдэг үгээр авдаг. За тэгтэл олон улсад бол одоо захиалагч тал те би одоо ийм үйл хөдлөх хөрөнгө авахыг хүсэж байна. Надад олж өгөөч гэх жишээний те захиалагч тал за худалдаж байгаа тал хоёр маань хоёулаа ижил тэгш ингээд хувийг өгдөг. Одоо манад чинь манайх гээд орон сууц худалдаа авах гэрээ дээр зуучлалын ажил хийлээ гэхэд 2.2% шимтгэл авах нөөц төвний дүнгээр одоо тэгэхээр нөгөө олон улсын жишгээр гэхээр нөгөө худалдаж авсан тал маань 1%, худалдаа авагч тал маань 1%, худалдаж байгаа тал 1%, худалдаа авагч маань 1% гэж төлдөг байх жишээ нь байгаа байхгүй юу. Тэгэхээр манад бас хууль эрх зүйн орчиндөө энийг ингээ оруулж өгдөг болвол нөгөө эргээд татвараас зүгтах, нуун дарагдах гэдэг юм бас арилах. Тий, бас боломжууд харагдаж байгаа байхгүй юу. Нөгөө тэгш хүртээмжтэй байдлаас нь үсэ тий дараагийн бас нөгөө хөнгөлтэй байдлаас чинь нөгөө татвар төлөхөд хүртэл цаарахгүй шүү дээ хүн тий. Тийм тэгэхээр энэ мэтчлэн одоо эргээд нөгөө хууль эрх зүйн орчинд очих гэсэндээ бас өөрчлөлтүүдийг бас хийх болвол гэж хараад байгаа. За тэгээд үйл хөдлөх зуучлалын салбар өөрөө санхүүгийн зохицуулах хорооны 100% хяналтанд явдаг. Санхүүгийн зохицуулах хороноос хяндаг. За тэгээд тухайн улсын эдийн засаг тий за тэгээд эдийн засгийг бол одоо гол хөдөлгөгч хүч гэж явдаг. За манад бол одоо барилга орон сууц одоо эд хөгжиж гин яг юм болгоно нөгөө алдаатай оноотой байна. Нөгөө өнгөрсөн рүүгээ битгий буруучхээ гэдэг штэ тий ирээдүгээ одоо бид нэр хэрхэн яаж төсөөлж харах вэ гэдэг чинь өөр айгүй чухал байгаа. Тэгээ нөгөө ширэнгөө гэж юм тэгэд ширэнгөө одоо бас тэгээд цаашдаа дахиад өөрчлөл одоо шинэ хуулиуд маань мэдээж энэ тал дээр илүү анхаарч байх гэж найдаж байна. За тийм одоо хоёлаа яг ингээд үйл хөдлөхийн салбар манад энэ ингээд яг хөгжиж байгаа ингээд энэ суурь юмнуудаа ингээд ярьлаа тийм ээ. За одоо би шууд ингээд нэг асуултууд бас асуух гэж байна л да.
Одоо ингээд бид нэр зарууд дээр ингээ харж байхад хувь хүмүүс ингээд орон сууц үйл хөдлөлгөө зарахтаа бүр тодотгоод зуучлагчтай хамтрахгүй гэд битсэн байдаг л да. Тэгэхээр энэ нь хүмүүст ингээд зуучлагч гэхээр ингээд нэг тийм одоо бараг л хадны мангаа шиг юм өгөхгүй л тий. Энэтэй уялдаад юу гарах вэ гэхээр нөгөө нэг зуучлагчтай хамтрахын давуу тал гэдэг юм гарч ирэх хэрэгтэй баг тийм ээ. Тэгэд ийм заруутай эхлээд нэг одоо сэтгэл одоо тайлбараа яриад хоёлаа. Яг дөнгөж хөгжиж байгаа гэж түрүүхөө хоёлаа ярьсан шүү дээ. Яг тэрнтэйгээ уялдаад манайхан бас нөгөө энэ үйлчлэгээний соёлыг шууд хүлээж авч бас чадахгүй л байгаа юм л да. За тэгээд мэдээж нөгөө нийгэм эдийн засаг бас ялцчгүй нөлөөлж байгаа. Тийм бас нэг 5-10 цааснаа татуу өөртөө ярилцчуул гэдэг юм бас бодоод байгаа шүү дээ. Тий. Гэхдээ үнэн мөн чанартай энэ маань юу вэ гэхээр зуучлагчид шууд үн тогтоодоггүй. Одоо ялангуяа нийгэмд нөгөө зуучлагч гэхээр л өстө нэрээ үн хөөрөгддөг гэж ярьдаг. Тий. За тэгвэл энэ бол одоо эсрэгээр байдаг байхгүй юу? Хууль эрх зүйн орчны хувьд бол зуучлагчаар дамжуулах юм бол илүү баталгаатай. Яагаад гэвэл зуучлагч тухайн одоо нөгөө холбогдох хууль эрх зүйдээр илүү мэрэгсэн байдаг. За тэгээд шаардлагатай тохиолдолд хууль эрх зүйн одоо энэ талаар нь зөвлөгөө өгөх бүрэн боломжтой. Энэ дэлхийн мэдлэг мэдээллийг бас суулгасан байдаг. Тэгэхээр нөгөө зөв зуучлагч зөв одоо яг хинтэй хамтарч ажиллах уу, хэн надад энэ тал дээр одоо зөв юу бий болгож өгөх үү гэдгээ бас айгүй зөв ярилцаад хүнэл зөв таних хэрэгтэй л дээ. За тэр үн хөөрөгддөг гэдэг асуудал маань өөрөө яна уучлаарай одоо. Үн хөөрөгддөг гэдэг асуудал маань болохоор шууд хизээч үн хөөрөгдөх боломжгүй. Мэдээж хүн өөрийнхөө эд хөрөнгийг хямдхан үнэлэхгүй эзэн өмчлөгч эзэн бол мэдээж аль болох үн цэнтэй байлгахыг хүснэ. За тухайн үн цэнтэй байдлыг нь мэдээж хадгалахыг хичээн. Гэхдээ альва юмд нөгөө зах зээлийн судалгаа хийж нөгөө тэнцвэрт үн одоо гэж зүйл бодит үн гэж байгаа. Тий. Тэр судалгааг хийгээд тухайн орчинд нь тухайн судалгааг нь хийн. За тухайн судалгаанаас үүдээд одоо тухайн хүний байр нь тэр эд хөрөнгийн эзний хэлсэн одоо үнэлгээнд дүүцэж гин үгүй юу тэрийг анализ хийн шүү дээ. Тэрийг анализ хийгээд дүгнж угаад за ямар ч байсан эзний хэлсэн үнээр нэг 7 хоног ажиллаж үзье За энэ 7 хоногийн хугацаанд хичнээн хүн холбогдож байна. За энэ 7 хоногийн хугацаанд бас би судалгаа хийн тухайн орчиндх одоо ижилттэй байр нь одоо ямар үнэтэй ах юм гэдэг зүйлийг судална. За тэгээд таны хэлсэн үнээр ингээд ийм хүмүүс хандлаа, ийм зүйлийг асууж тодруулж байна. За танай орчинд ийм байгаа юм байна. Тэгэхээр та бит хоёрын одоо энэ хэлсэн эхлүүлсэн үнэлгээ бол болохгүй нэ. Энэ үнэлгээгээр бол та бит хоёр байраа хурдан шуурхаа зарч чадахгүй нэ гэдгийг эзэнт нь хэлнэ. За ингээр ёстой жинхэнэ нөгөө зах зээлийн бодит үнэлгээнд дэр авчирч байгаа. Тэгэхээр энэ үн хөөрөгдөх боломжгүй байгаа байхгүй юу? Тийм үн хөөрөгдөх ерөөсө боломжгүй. Тий. За зуучлагчтай хамтарснаар тухайн хүнд ямар давуу талтай вэ гэхээр одоо залиланд өртөхгүй. Хууль эрх зүйн орчны хувьд бол бүрэн хамгаалтанд орж байгаа. Яагаад гэхээр тухайн эзэнтэй бид нэр яг бүрэн мэдээллийг эзний одоо бүх талын бүрэн мэдээллийг авна. Одоо барьцаанд байна уугүй юу яг тэр тухайн иргэний өмч мөн үү биш үү бүх зүйлийг бид нэр тодруулна. Тодруулаад баталгаажуулаад бид нэр тухайн хүнтэй хамтарч ажилладаг байгаа. За сүүлийн үед бол одоо гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын иргэд ялангуяа зуучлалын компанид илүү харьцаж хамтрахыг илүү хүсдэг болсон. Яагаад гэхээр нөгөө залилан эргээд нөгөө хууль эрх зүйн хувьд одоо нөгөө болох бүтэхгүй байр авчих вэ ч юм уу. Энэ болгоноосоо болоод ерөн зуучлалын компаниудыг илүү сонгодог болсон байгаа. Хувь хүмүүстэй ажиллахаас илүү. Хувь хүмүүс бол зуучлалын компанийг сонгоод ажилласнараа та одоо тухайн цаг хугацаанд ямар өөртөө илүү үн цэнийг бий болгож чадахын магадгүй илүү өндөр цалин хөлстэй тэр цаг хугацаанд өөрийнхөө чухал ажлаа хийж ивэл илүү
орлого олох боломжтой байгаа үдэл тий боломжтой байхыг үгүйсгэж завгүй тий тэгэхээр тэр ажлаа хийгээд илүү орлого олоод зуучлагчид нөгөө өөрийнхөө эд хөрөнгөө даатгаж үлдээгээд өөрийнхөө ажлаа найдвартай хийх боломж үүсэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө зуучлагч маань одоо яг нөгөө зөв хүнийг бас олж авч өгнө. За залинд өртүүлэхгүй тухайн эзний эд хөрөнгийг бас хамгаална. Тэгээ тухайн эзний нэр төрийг бас хамгаална. Энэ ингээд маш олон талын одоо хамгаалтууд явагдаж байгаа гэсэн. Тэгэхээр зуучлагчаас одоо байр аваад хүмүүс зуучлагчаас байр авахгүй яг эзнээс нь байр аавна гэдэг. Эзэн бол одоо байраа үн цэнтэй зарахын тулд яаж хэлнэ. Зуучлагч бол хизээж худлаа ярьж болохгүй байхгүй. Бүр ийм кейс ч байгаа. Яагаад вэ гэхээр хурдан зарах гад одоо тэр бол одоо бас нэг мэрэгшээгүүл одоо зуучлагчийн алдаа туршлага дутсан л алдаа байгаа л да. Дээрэс нь хууль эрх зүйн мэдлэггүйгээс болоод худалдаа авахч талдаа өстой мундаг байраа гэд олон талаар ингээ магтаад хэлсэн. За нөгөө магтаал нь бодит байдал дээрээ нөгөө байр нь маань өвөл болсон чинь маш хүйтэн болцсон. За худалдаа авахч бол тухайн зуучлагчийн үгэнд бүрэн итгэцэн. Итгээд ингээд үл хөдлөхөө авчихсан. За авсан чинь санаанд нь хүрээгүй маш хүйтэн байгаад өөртөө одоо нөгөө тав тухтай байдал нь алдагдсан. Акц ярьснаас ондоо болоод тав тухтай байдал нь алдагдаад за өшөө болоогүй тав тухтай байдал алдагдахаас гадна хүүхэд нь ингээ өвчин ирээд эхэлсэн. За энэ байдлаас болоод одоо би та нарт ингээ итгэсэн. Танах аль биесний зуучлалын байгууллага ингэж итгээд ажиллачаад та нартай хамтарч ажиллаад миний авсан эд хөрөнгө маань бидэнд эргээд одоо нөгөө эрүүл мэндийн хувьд сэтгэл санааны хувьд биднэрт ингээд ерөөсөө үүргээ гүйцэтгэхгүй байна. Маш их хохирол амслаа гэдгээрээ яг энэ иймэрхүү нөхцөл байдлаар шүүхэд хандчихсан тохиолдол бас байгаа. Ингээд зуучлагч одоо худлаа ярьснаасаа болоод тухайн шүүхтэр зуучлагчийн алдаа болж хуурж исэн. Ийм тохиолдол бас байгаа. За нөгөөтэйгөр одоо манайхан аюул маш ихээр одоо гараад байгаа да. Нэг өмчтөр олон эзэмшигч өмчлөгч гарч ирээд байгаа. За энэ маань болохоор нөгөө орон сууц захиалгаар бариулах гэрээ. За ашиглалтанд ороогүй барилга дээр ялангуяа энэ асуудал яригдчихж байгаа. За энэ дээр одоо тухайн барилгын компаниуд дийлэхдээ өөрсдийнх нь одоо юу байдаг штэ. Өөрсдийнх нь одоо нөгөө юу байдаг штэ нөгөө төлөөлж одоо гэрээ хийдэг тий одоо борлуулалтын албатай байгаад идэг тий. За энэ тохиолдолд бол нөгөө давуу байдал барилгын компанид байна. За тэгээ гэрээний давуу байдал үүсчин хууль эрх зүйн орчин ч гэсэн барилгын компанид бүрэн давуу байдал олгогдсон байдаг. За гэрээнүүдийг анзаарах юм бол маш их алданг тооцдог ч юм уу тий. Төлбөрөө өгөхгүй бол алданг тооцно. За нэмэх нь нөгөө юугээ төлбөрөө төлчөөд гэрээ цуцлах юм бол дахиад алданг тооцно гэж ярьдаг. За энэ тохиолдолд зуучлагчтай хандсан байх юм бол зуучлагч хоёр талд хоёуланд нь тэгш харьцааг үүсгээд тэгш хууль эрх зүйн хувьд ч гэсэндээ тэгш одоо нөгөө хуулийн яг нөгөө ижил эрх үүргээр дээр харилцаан дээр зохицуулж өгөх хэрэгтэй байхгүй юу? За тэгтэл одоо нөгөө тэгээд дээрэс нь тухайн барилгын хийцлэлийг хүртэл зуучлагч бүрэн таниулж бүрэн ойлгуулж ярьж өгнө. За мэдээж нөгөө манайхан тэгээ яг энэ хууль эрх зүйн мэдээлэлгүйгээс болоод айгүйх алдах тохиолдол байдаг. Нөгөө нэг талын гэрээ маань юм байж байгаа. Тэгтэл нөгөөт нь хугацаанд орохгүй яах. Яг үнэ. Тэ хугацаанд орохгүй бол тэгвэл компани ямар хариуцлага болох юм. Яг үнэ. Ер нь манай Монголд барилга барьж байгаа компаниуд хугацаанд оруулдаг тохиолдол би бол маш ховор гэж хэлэндээ. Яг уу энэ нөгөө юм болгон хоёр талтай гэдэг учраас би бас барилгын компаниг зөө хэлдэггүй. Яагаад гэхээр манай дид бүтц те одоо энэ барилгач нь улсаас дид бүтц авч дид бүтцээ улсын одоо дид бүтцэд холбогдохын тулд одоо ямар зүйлүүдийг авахын яахын хин гэдэг юмнууд байгаа. За тэгээд барилгын зургийг улс баталж байна. За зургийг улс батлаад улсын бүртгэлийн газарт бүртгүүлж байна. Энэ мэтчлэн нөгөө хяналтын ажлыг улс л хийх хэрэгтэй байхгүй. Тэгтэл
улс өөрөө энэ ажлаа хийгээгүйгээс болоод иргэд хохирч байгаа. Энэ бас улсын буруу шүү. Би бол энэ дээр бас улсын байгууллагуудыг бол буруутгана. Тэгэхээр 100% барилгаас адаглал одоо энэ дахин төлөлтийн барилгууд дээр бол аюух анзаарэгдээд байгаа байхгүй юу? Дахин төлөлтийн барилгууд дээр нэгэнд дахин төлөвлөнө гэх те одоо тэр юунаас орон сууц нийтийн аж ахуйгаас ингээд захиалаад барилгын компаниудтай хамтарч ажиллаж байгаа бол энэ одоо дахин төлөлтөндөө өгч байгаа тэр дулаан хангамж юу вэ тийм энэ дээрээ ч гэсэндээ давхар оролцоо авах хэрэгтэй байхгүй. Ганцхан тэр барилга барьж байгаа компани 100% тэр одоо үйлчлүүлэгчдийн буруутай одоо энэ олон тэ эвгүй хэллэг одоо юу вэ тийм тэр тааламжгүй байдлыг хүлээн гэдэг бол бас айгүй учир дутагдaltaй байгаа байхгүй юу. Тийм. Тэгэхээр нэгэнт одоо тэр дахин төлөвлөж байгаа бол бүх зүйлээр нь барилгын компани хангачаа тий барилгын компани ч гэсэн асуудалгүй барилгаа барьждаг. Ингүүл нөгөө хугацаанд юм маань бий болох гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр иймэрхүү асуудлууд аюул болдог. Хугацаанд ороогүйгээс болоод одоо тухайн иргэн барилгын компани хооронд юу яалаа гэхэд тэгээд барилгын компани дээр бол нэг айхтар одоо гэрээний тийм хатуу юмнууд бол бараг байхгүй байгаа байхгүй юу. Тий. Яс юмн дээр тэр иргэн хэрвээ за би жишээ нь одоо өөрөө тийм байр авъя гэх юм бол би бол одоо магадгүй үйл хөдлөх зуучлалын салбарт ажиллаад энэ олон одоо алдаануудыг харснараа за магадгүй би одоо эрх зүйчээр сурж байгаа. За тэгээд бас ингээд сөөх хариуцдаг болохоор ч юм уу ер нь ингээд нөгөө барилга яаж хүлээж авах ёстой би ямар одоо орон сууц барилга юунд амьдрах чаа ямар орчинтой ямар барилгыг хүсэж байгаа ямар байрыг хүсэж байгаа гэдэг маань өөр айгүй чухал байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө гэрээн дээрээ гэрээнийхээ гол нөхцөлтөө би одоо ямар хийцлэлтэй за дид бүтцэд холбогдсон юм уу үгүй юм уу. За би ийм дид бүтцтэй ийм халуун хөт устай төвийн халуун хөт устай за тэгээд ийм тав тухтай орчинтой би гаражтай за хүүхдийн хамгийн чухал чинь хүүхдийн тоглоомын талбайтай тий. За тэгээд эргэн тойрон орчин маань ямар бэлээ. За тэгээд барилгын маань нөгөө нэг их ажиллаад хамаг бараг залуу насныхаа хамаг цаг хугацааг зарим хүмүүс тэгж шүү зарцуулж байгаа шүү дээ. Хамаг хүч хөдөлмөрөөр зарцуулаад нэг насныхаа гэдэг шиг амьдралынхаа талыг бараг энэ орон сууц авахд зарцуулж байгаа хүмүүс байна шүү дээ. Тий. Тэгэхээр энэ үн цэнтэй эд хөрөнгөө би аль болох чанартай л бас байчмаар байна шүү дээ. Чанартай л барилга, чанартай орон сууцыг авмаар шүү. Тэгэхээр тэр чанар нь юугаар хэмжигдэж байгаа ямар чанараа хэрхэн тодорхойлж байгаа. Энэ тодорхойлтуудаа бүрэн тутамд байранд амьдрах юм уу. Тэгэхээр гэрээн дээрээ энэ байрныхаа байшингийнхаа хийцлийг за тухайн байшингийнхаа хийцлээс гадна за тэгвэл би тэдэн метр квадрат ийм одоо хийцэлтэй байрыг би хүсэж байна гэдгээ тэр гэрээнд оруулах хэрэгтэй байхгүй юу. Тэгчээд дараа нь тэр хүслийнхаа дагуу тэр одоо асуудал гарвал танах надад ийм хийцлэлтэй за тэгээд ийм хийцлэлтэй байшингийн тэдэн давхарт ийм орон сууцыг ийм харуулцтай за цонх нь ийм давхархтай ч юм уу салхи нэвтрэхгүй ч юм уу хаалга нь ийм дуу чимээ хаах ч юм уу ийм одоо барилгын материал хийцлэл орсон надад байрыг хүлээлгэж өгнөө гэж амласан гэд тэр гэрээнийхээ дагуу шаардах хэрэгтэй байхгүй. Тэгээд нэг гэрээ байгуулахаар гэрээгээ хараагүй гарын хэсгээ зурчдаг. Эргээд энэ намайг ингээд тулгцсан. Яг үнэ. Энэ намайг тэгсэн гэд ингээд асуудал үүсгэж. Тэгэхээр анханасаа шаардахыг бас шаардах хэрэгтэй. За зуучлалын компаниуд бол энэ дээр яг тэгш эрх зүйн яг хэм хэмжээг тэгш баримталж ажиллана. Хохироохгүй. За хэрвээ тухайн байранд таны хүсэж байгаа зуучлагч бид нар ч хамгийн түрүүнд та юу хүсэж байна тэр хүнийхээ нөгөө хүсэл зоригт нь бид нар нийцүүлж нөгөө тухайн зүйлийг нийт хүрээнд олж өгөх гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ байр чи ийм юм байна шүү. Хийцэл ийм юм байна шүү гэдгийг бид нар хэлээд өгнө. За энэ чинь бойлороор халах юм байна. Энэ төвийн юунд холбогдох юм байна. За энэ холбогдсон юм байна. За гэрээн дээрээ ийм гол анхаарах асуудлууд байна шүү. Та гэрээг нь сайн анхаарч хараарай. За гэрээгээ дараа нь цуцлах юм бол ийм асуудал тооцох юм байна. Тэгэхээр энэ гэрээн дээр нэмэлт үүсэхгүй үгүй юу? За энэ гэрээг нь та хүлээн зөвшөөрч байна үгүй юу? Энэ мэдчлэн бид нар маш нихуур тэрийг нь хяналтайгаар тухайн хүнд гэрээг нь ойлгуулж өгнө. Зөвлөн туслана. Зуучлалын гэрээг гэдэг маань өөрөө ер нь бол холимог гэрээнд ордог. Яг үндсэн гэрээ ч өөрөө худалдаа авах шүү дээ. Тэгэхээр зуучлалын гэрээ гэдэг маань өөрөө үндсэн гэрээтэй нийлээд холимог гэрээ болж явдаг байхгүй. Тэгэхээр бид нэр үндсэн гэрээг та бүхэнд одоо тэр худалдаа авах худалдагч түрээслэгч, түрээслүүлэгч, хөлслөгч, хөлслүүлэгч нарт
нөгөө гэрээг бид нэр ойлгуулж өгнө. Энэ гэрээгээр та юуг ямар эрхийг эдлэх юм? Энэ гэрээгээр та ямар үүргийг хүлээх юм? Тэ? Энэ эрх үүргийг тодорхой бид нэр тэр тухайн одоо хөслөгч байт юм уу, хөслөгч тэ түрээслэгч тэр худалдаа авагчд бид нэр таниулж, ойлгуулж, мэдүүлж өгнө гэсэн үг байгаа байхгүй юу? Зүг. За тий. Одоо ингээд яриа их сайхан болж байна. Тэгээд түрүүн хоёулаа бас ингээд нөгөө яриа эхлэхийн өмнө ярьж байхад одоо энэ үйл хөдлөлийн бизнес эрхэлж байгаа, зуучлал хийж байгаа хүмүүс дээр энэ үг ярианы сонголтын асуудал гэдэг Солонгот чинийг түрүүн дурдсан шүү дээ, тий. Энийг хоёулаа нэг жоохон дэлгэрүүлээд энэ дээрээ яриул. Тий. За манайх бол одоо Монгол улс маань өөрөө үндэстэй улс шүү дээ тий. Тэгээ ер нь бүхий салбарт анзаарэгддэг л да. Гэхдээ ялангуяа үйл хөдлөх зуучлалын салбар шинээр үүсээд бий болж байгаа ч хэлэхүү за ялангуяа гадаадаас орж ирж байгаа энэ франчайз гэдэг энэ шинэ одоо гэрээний энэ шинэ бас эрх зүйн харилцаа маань бас ороод ирчээд байна л да. За инхээр бид нэр франчайзд ингээд ажиллаад ирэхээр ер нь дийлэнх ингээд агент брокеруудыг харахаар айгүйх юм дутагдaltaй зүйлүүд байдаг. Нөгөө хууль эрх зүйн орчныг судлаагүйгээс. За энэ талын мэдээлэл одоо мэдлэгээ олгоогүйгээс үүдээд дээрэс нь манай салбар өөрөө бас хүний нөөц нь юм тогтвортой биш. Нөгөө ажлын хажуугаар хийж болно гэдэг зүйлийг хэлсэн байдаг болохоор ажлын хажуугаараа зарим нь хийгээд ороод ирдэг. Тэгтэл энэ маань бас нэлээд төвчээр шаарддаг ажил байгаа. Тэгээ энэ төвчээр нөгөө төвчгүй ингээ гараа явах тохиолдлууд байна. За залуучууд сонирхож орж ирээд мэдээж нөгөө туршлагагүйтай тий тэрнээсээ болоод няцах одоо нөгөө яа тийм зорилгоосоо буцаад шантрах тийм тохиолдлууд их үүсдэг. Тэгэхээр нэлээд одоо мэдээллийг тал бүрийн мэдээлэлтэй байх хэрэгтэй. За хууль эрх зүйн мэдлэгтэй байх хэрэгтэй. За тэгээд нөгөө хүний хүмүүжил те соёл энэ маань өөрөө нөгөө ёс зүй ёс суртахуун гэдэг зүйл бүр асар өндөр байх ёстой. Тийм зүйлүүдийг шаарддаг энэ салбар. Тийм бас амархан биш. Тий. Зүгээр нэг уцаар ярьчих байгаа биш. За дээрэс нь уцаар яриад одоо энэ мэдээлэл олоход ингээд компьютер хараад шагаана гэдэг бол эрүүл мэндийн хувьд бас энэ өөрөө нэлээд ачаалалтай байдаг. Хүн харахад зүгээр л нэг уцаар яриад гэлс ингээд хийж байгаа юм шиг боловч энэ маань өөрөө маш хэцүү байдаг. Одоо хүмүүс ялангуяа үйл хөдлөлийн салбарт ажиллаж байгаа гэхээр шүү тэр хавар ингээд хөшин чинь нэг байраа зарах гэсэн юм аа. Үнэлгээний хэдвийг асуудаг. Яг үнэ. Тий. Би нэг лагерийн газараа зарах гэсэн үнэлгээний хэдвийг асуудаг. За үнэлгээ гаргах өөрөө тийм ч амар биш. За хит хитэн газруудыг үнэлгээ гаргахын тулд тухайн бүсийн судалгаа хийхин тулд ингээд компьютерыг би магадгүй те 2-3 хоногийн турш би тухайн ингээд нөгөө тухайн орчны зах зээлийг судална. За тэгээд уцаар ярина. Тухайн одоо хүмүүстэй те хэдээр зарах вэ? Бэлэн мөнгөнд хэдвэ? Одоо нөгөө бартераар хэдвэ? За худалдааны нөгөө нөхцөл те тэр бүх зүйлийг судална. За судлаад нөгөө үнэлгээгээ за иймэрхүү үнэлгээтэй байгаа юм байна гэдгийг гаргаж ирнэ. За энэ хооронд би мэдээж ер нь бол нэг ажлын 5 өдөр зарцуулагдсан шүү. Тийм амархан өнөөдөр би ингээд болчихгүй. За тэр хооронд нөгөө үнгүү цэгийн мэн ч юм уу одоо тий бусад зарууд фейсбુક зарууд байна тий бүхэл үйл хөдлөлийн заруудыг бүгдийг ухна. Нөгөө тухайн орчныхоо нөгөө байруудаа орчныхоо тэр нөгөө үйл хөдлөлтөйгөө ижил төстэй үйл хөдлөлгөө хайж штэ тий. Тэгэхээр энэ тийм амар бас олддгүй зүйл. Түрүүн бас ярианд дурдагдлаа. Одоо нөгөө нэг үйл хөдлөлийн энэ зуучлалын бизнес энэ ажлыг ажлын хажуугаар ингээд хийчдэг гэсэн бас ийм ойлголт бас ийм юунуудыг ингээд өгөөд штэ тий. Тэгэхээр энэ тал дээр одоо яг үнэхээр ингээд ажлын хажуугаар хүн нэмэлт орлого гэдэг юм уу ингээд яагаад ах боломж болцоо ер нь яг ямар байна? Яг өөрийнхөө хувийн жишээн дээр одоо ингээд аваад ирвэл боломжтойгийн хувьд боломжтой. Мэдээж альва зүйлийг яг 100% бүр зориглож төлөвлөж тий боловсруулж хийх юм бол мэдээж тэр хэмжээгээр л амжилт нь илүү өндөр, үр шим нь илүү өндөр өгөөчтэй байна. Ажлын хажуугаар хийн гэдэг маань магадгүй тухайн ажил нь одоо тий нөгөө энэ юмс нь илүү өгөөчтэй болол хүн тухайн ажлаа орохгүй л одоо хийж байгаа байлгүй дээ илүү өөрт нь өгөөчтэй болоод тэгэхээр ажлын хажуугаар хийх боломжтой. Тэгвэл
нөгөө хүссэн тэр өндөр орлогоо олж авах уугүй юу гэдэг маань бас тухайн хүнээсээ шалтгаална. Ер нь хүн хүний нөгөө туршлага, мэдлэг гээс л хамаар шалтгаална. Түрүү хоёлаа бас ярианд дурдгдсан. Ер нь одоо ингээд яг энэ үл хөдлөх зөвшлийн хүмүүс бол бас докторгүй ороод гараад гээд ингээд байна л да. Тэгээ ер нь бол яг энэ бас туршлага юунаасаа хамаарад шантраал болчиход байна уу? Яг яаж? Тэгээ нөгөө шин залуу одоо насаар нь ярих бол хөгжиж байгаа насаар нь ярих юм бол энэ маань өөрөө хөгжиж байгаа салбар одоо хөгжиг гэдгсэн шүү дээ. Тий. Тэгэхээр хөгжиж байгаа салбар учраас ерөнхийдөө манай одоо брокерууд ч гэсэндээ бас яг нийгмэд байгаа л одоо хөгжижл байгаа л да. Тэгээд одоо сургалт хөгжүүл тал дээрээ илүү анхаарч ажилламаар юм шиг санагддаг. Тий. За энэ дээр юу вэ гэхээр надад миний зүгээс бол одоо би хамгийн их анхаарсан хууль эрх зүйн мэдлэгийг одоо илүү түлхүү олгодог баймаар байгаа. За тэгээд эрх үүргээ аягүй сайн тий тухайн одоо энэ чинь 18 нас хүрэл гэрээ байгуулж л байгаа бол нөгөө харилцаанд орж л байгаа л эрх үүргийг мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хамтран ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээ энийг бол иргэн өөрсдөө бас мэддэг судлаа тий би энэ бүхэнтэй ямар гэрээгээр ажиллах гэж байгаа вэ? Энийгээ судалдаг байх хэрэгтэй байгаа байхгүй. За ингээд цаашлаад энэ салбарт орж ирвэл ийм зохицуултыг бид нэр одоо дагаж мөрднө гэдгээр нэр төрүүлээд энэ эрх үүрэг хууль эрх зүйн зохицуултаа аягүй сайн таньж мэдүүлж ойлгуулах хэрэгтэй. Тэгээд тэр хүн чадах уугаа тэр зэрэг сонгох хэрэгтэй байхгүй. За хууль тэгээд нэмэх нь нөгөө бас хамгийн салшгүй одоо чухал зүйл маань бол нөгөө хүмүүжил ёс зүй. Тэгээд ёс зүйгээр одоо тухайн салбарын хөгжлийг бас би нөгөө түрүү хэлжсэн анх хэмждгээ тий. Тэгэхээр нөгөө хүмүүст бас энэ талын мэдлэг мэдээллийг олгож иж за одоо цаашаа та ажиллаж чадах үгүй юу гэдгийг бүр сонгож ингэж л хамтарч ажилладаг баймаар байгаа. Тэгэхгүй дийлэнхтэй орж ирээл нөгөө чөлөө цагаараа хийж болно гэсэн бодолтойгоор орж ирээл ажилладаг. Тэгтэл нөгөөх нь хэд цэврүүн тийм ээ явцуу ойлголтоор ингээ ороод ирчдэг. Тэгтэл нөгөөх нь яг санснаар нь болчихгүй болонгот ингээд гараа авчдаг. Тэгээл ингээд нөгөө ерөөсөө юм тогтвортой биш байгаад байгаа нь сургалт хөгжүүлэлт нэлээ муу байгаад байна гэж анзаарсан нутмаг байгаад байна. Хоёрдугаарт үйл хөдлөлийн салбарууд одоо манайд чинь хүний нөөц гэдэг мэрэгчлэлтэн одоо байгаад дээр ихэр бол одоо боловсруулж штэ. Тэгэхээр нөгөө хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч гэсэндээ хамтран ажиллах гэрээ байгуулж байгаа ч гэсэндээ тухайн хүмүүстэй хэрхэн яаж хамтран ажиллах юм. Хүний нөөцийн тэр функцүүдийг ашиглах хэрэгтэй байгаа байхгүй. Хүний нөөц гэдэг мэрэгжил өөрөө бас маш чухал мэрэгжил. Тэр тухайн байгууллагын уур амьсгал соёл тий ер нь байгууллагын уур амьсгал соёл гэдэг чинь өөрөө нөгөө хүний нөөцөө татчихдаг. Цалин багтаа ч гэсэндээ байгууллагатаа ингээд хамт олонтой ингээд дуртай хамт олон дотроо ингээд байхыг хүсдэг тий хамт олоос салж чаддгүй бүр нэг тэр нэг хүслээрээ ажилтдаг хүмүүс байдаг штеп. Ерөөсөө тэгэхээр тэрийг хэн бүрдүүлдэг хүний нөөцөл бүрдүүлдэг байхгүй. Хүний нөөц тэр ажлыг л хийдэг байхгүй. Тэгэхээр хүний нөөцтэй болмоор байгаа. Хуульчтай хамтардаг болмоор байгаа. Ийм зүйлүүд дээр бол энэ нэмэлт ийм боловсруучингууд хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Энд айгүй дутмагшилтай байгаад байгаа. Ингэж чадах юм бол яг бүр нэг ингэж цогцоор нь ажиллаад ийм хүмүүстэйгээ хамтарч ажиллавал илүү бас тогтвортой тэг хамтрагч нартай байх байхгүй. Тэгэхээр нэг өөр өгөөж нэр хүнд ч гэсэндээ илүү энэ хэмжээгээр өсөх боломжтой байгаа байхгүй. Тэг энэ салбарт зөвсөлт хөгжилтөнд тэрнээс шалтгааллах боломжтой байгаа. За одоо хоёулаа түрүү нөгөө ярьж байгаад нөгөө үг хэллэг дээр жоохон бас алдаатай юунууд бас манай энэ зөөчлөгч юунууд ингээд алдаатай үг хэллэг ашиглаад үг хэллэг дээр жоохон анхаармаар байна гэж хоёул ярьсан шүү дээ тийм ээ. Энэ дээр нэг жоохон жишээ татаад жоохон дэлгэрүүлээ ярьчих хоёулаа. За би ерөөсө кейсээс нэхлээ ярьчих. За кейс гэхээр юу үүсдэг вэ гэхээр за газар одоо үйл хөдлөх хөрөнгөд бол газар, орон сууц, байр тий ингээ байгаа. За газар өөрөө бол үйл хөдлөлийн салбар дээр аягүй онцгой бүтээгдэхүүн. За тэгээд давтагдашгүй, за салшгүй тий энэ дахиж одоо шинээр бий болтгүй. Одоо нөгөө физик шин чанарын хувьд бол маш чухал ийм үйл хөдлөх. За тэгтэл манад энэ газрын эрх зүйн харилцааг зохицуулдаг энэ газрын тухай хууль дээр одоо ашиглах, өмчлөх, эзэмших гэдэг гурван янзаар хэлбэрээр одоо олгогдож байгаа. За өмчлөх гэдэг маань бол хүн хувийн өмчөө бол зарж борлуулж худалдаж болдог штэ.
За тэгэн гут юу болохгүй вэ гэхээр ашиглах эзэмших гэдэг маань болдоггүй, зарж үрж болохгүй. Тодорхой эрх үүргийн харилцаагаар улсаас тодорхой хугацаанд иргэнд эзэмшүүлж ашиглуулдаг байгаа байхгүй юу. Гэтэл энийг мэдхгүйгээр за нөгөө түрүүний ярьсанчлан туршлагагүй те нөгөө хууль эрхцэн мэдлэггүйгээр газар зарнаа, газар худалдана гэдэг аюух зар тавьждаг. За энэ өөрөө эргээд тухайн одоо газрынхаа эзэнд асуудал үүсгэдэг. Магадгүй тэр эзэн нөгөө газар дээр маш том бүтээн байгуулалт хийцэн те маш их одоо хөрөнгө зарцуулсан байж идэг. Тэгээд нөгөө үйл ажиллагаагаа цаашаа үргэлжлүүлэх боломжгүй ч юм уу ямар нэгэн байдлаар дараагийн хүндээ дараагийн магадгүй тэр бизнесийг үргэлжлүүлж чадахгүй хүнд одоо үргэлжлүүлээд өгөх тохиолдол бас байна шүү дээ. Тэр хүн амьдрал баямчигээс тохиолдох. Тэгээд за ийм тохиолдлууд үүсэхээр нөгөө газруудын за туршлагагүй зуучлагчд бол газар зарнд борлуулна худалдана гэж явчихдаг. Тэгтэл газрыг одоо эн чинь тэгэхээр нөгөө худалдаж болохгүй байгааз. Тийм бай. Энд чи эрх шилжүүлнэ гэж ярьдаг байхгүй. Тийм. Эрх шилжүүлнэ гэж ярьдаг. За эрх шилжүүлэхээр энэ дээр бүр юм кейс байгаа. За ямар кейс вэ гэхээр амралтын газар зарнаа гэдэг зар оролцсон байна. За тэгвэл амралтын газар зарнаа гэхээр төсгөлд нь газар зарнаа байгааз. Тийм бай. За энэ маань өөрөө нөгөө монгол хэлний найруулга зүй тэнд ингээд үгийн сонголт гэдэг зүйлүүд маань яригдчих байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр одоо энэ бол ингээд нөгөө хил зүйн хувьд алдаа болчих байгаа байхгүй. Түүнээс биш амралтын газар зарнаа л гэсэн ба бүхэлд нь авч харуул. Тэгэхээр ийм алдаа өөрөө эргээд нөгөө тухайн амралтын газар гэдэг маань одоо магадгүй те нөгөө байгалийн цогцлбор газар байхыг үгүйсэхгүй тий байгалийн цогцлбор газар гэдэг маань өөрөө байгаль орчны яамнаас гардаг ашиг 5 жилийн хугацаатай ашиглах гэрчлэгээтэй байдаг. За ашиглах гэрчлэгээтэй газрыг бол бүр зардаггүй тий ер нь бол бараг эрх шилжүүлэхийч бас хориглодог тий зарим тохиолдолд бол хориглоно. Тэгэхээр иймэрхүү тохиолдолд одоо тэр бизнесийг цааш нь тэр хүн бол бизнесэл одоо дараагийн хүн рүү шилжүүлэх гэж юм л гэсэн үг байна. Тэгэхээр энэ тал эрх шилжүүлнэ. Тэгэхээр энэ тал дээр бид нэр ямар үгийг сонгох вэ? Ямар найруулгатайгаар бичих вэ? Цаашаа дараагийн нөгөө яг гол одоо ойлголтоо өгөх гэж байгаа хүндээ бид нэр яаж ойлгуулвал болох вэ гэдэг дээр аюу анхаарах хэрэгтэй. Ямар зүгээр газар зарчнаа гэж байгаа бол эргээд эрх зүйн орчинд энэ чинь аюултай байна. Тэр магадгүй хэдэн тэрбумын хөрөнгө бүтээн байгуулалт оролцсон байж магадгүй. Тэгтэл чинь зөвхөн зарна гэсэн газар зарна гэсэн үгнээс нь болоод нөгөө бүтээн байгуулалт нь шууд улс газраа хураагаад авчвал нөгөө бүтээн байгуулалт шууд тэг болоод салхинд хийсэж штеп. Энэ ч өөр маш том аюулыг эрсдэлтэй тийм аюулыг дагуулж байгаа байхгүй. Энэ тал дээр ч гэсэндээ ер нь бодолцдог байх хэрэгтэй. Тэгэхээр зараа хэрхэн тавих үгийг одоо тийм үгийн сонголтоо найруулга хэрхэн хийх үү гэдгээс эхлээд энэ нөгөө энэ бүр анхан шатных нь эндээс эхлэх ёстой зүйл болчихж байгаа. Тэгэхээр нөгөө хууль эрх зүйн мэдлэг гэдэг маань ерөөсөн анхан шатнаас нь эхлүүлэл ерөөсөө ойлголтыг ингээд өгөө явж явах ёстой зүйл болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо бас нэг юм ажиглагддаг. Магадгүй яг хуу гадаадын хүмүүстэй ажиллаж байгаа бол гадаад хөгөлөө ашиглаж болж гинөө болж гин. За Монгол хүмүүс дотроо одоо ашиглаж байгаа үед айгүйх ингээл баяр сэлэр гэж ярьдаг. Тэгтэл нөгөө баяр сэлрийг ойлгож байгаа хүмүүс бас хідэн байгаа илээ. За баяр сэлэр гэж ярьж байгаа шигээ тэр хүн тийм мундаг одоо ажиллаа мундаг хийж байгаа ч юм уу те мундаг гадаад хэлтэй гэж одоо харагдах байгаа хэлбэрийн төдий юм шиг ингээд байгаад байгаа байхгүй юу. Би бол энийг айгүйх буруу шааж байгаа. Ялангуяа нөгөө хэл эвдрүүл сэтгэхгүй эвдрэн гэдэг шиг те энэ мэдчлэн манайх хит их гадаад хэлээр яриад нөгөө гадаад хэлээр хит их ярьж байгаа учраас тэд нар чинь нөгөө монгол хэлний үгийн сонголт найруулгын алдаа гаргаад зараа тавьж чадахгүй болоод шүү. Ингээд нөгөө сэтгэж чадахгүй болоод шүү. Яаж би ямар үгийг сонгоод ямар найруулгатайгаар би энэ зарыг тэр хүн нөгөө өгөх ёстой хүндээ би хүргэх вэ гэдгээ бодож чадахгүй болоод шүү. Тэгэхээр бид нэр аль болох энэ монгол хэлнийхээ үгийг ашиглах хэрэгтэй байгаа байхгүй юу тий. Тэгээ хууль өөрөө монгол хэллээр
монгол хэлний ерөөсөө тэр чигээр л монгол хэлний тоглолт шүү дээ. Тий. Цэг таслал одоо тэгээд нөгөө үгийн алдаа бид нар чинь өөрөө тэгээд нөгөө гэрээ хүчинг болох хамгийн ихний алхам шүү дээ. Тэгэхээр монгол хэлээ аягүй сайн ашигладаг л баймаар байна. За тий. За дараагийн нэг хоёулангийн ярих юу бол одоо энэ үйл хөдлөх зүйчлэлийн салбарын эрх зүйн орчныг бол бас ярихгүй орхитуулж болохгүй байх л та. Ер нь одоо энэ хууль эрх зүйн яг одоо манайх өнөөдөр яг ямар байдаг? За бас нэг манай хууль эрх зүй бол ер нь үндсэн хууль манай үндсэн шинэ арчилсан 92 онд батлагдсан үндсэн хууль өөрөө бас нэлээд боломжийн нэлээд сайн гэж үздэг. За яг үндсэн хуулиа дагаад орж ирж байгаа одоо энэ Англи Германы хуулиас харуулж ирж байгаа энэ хуулиуд маань нөгөө copy paste гэдэг шиг ерөнхийдөө дийлэгтэйц нутагшуулалт баг зэргийн дутуу гэж анзаарагддаг. Яг би суралцаж яваа болохоор бас өөрийнхөө л хувьд би тэгж анзаарч дүгнсэн. Одоо бидний хувьд бол зуучлагч нарын хувьд бол одоо маш олон хуулиуд байна шүү дээ. Худалдаа авах гэрээ, тий, лизинг байна, одоо энэ франчайзинг гэрээ байна. За натуратын тухай хууль байна. За тэгээд нөгөө тухайн үйл хөдлөхтэйгээ холбоотойгоор тэг газрын тухай хууль, орон сууцны тухай хууль, за барьцаалан зээл нөгөө төлбөрийн нөхцөлтэйгээ холбоод арилжааны гэрээч гэдэг юм уу тий. Одоо за тэгээ улсын бүртгэлд бүртгүүлэхээс гисүүлээд нөгөө улсын бүртгэлийн тухай хууль, за нөгөө орон сууцны хийцлээ судлахаар барилгын тухай хууль гэдэг одоо салбар бүрийн бид нар хуулиудыг яалтчгүй судалж мэдэх ёстой болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ олон хуулиуд биднэрт ингээд хуулиуд дотор бид нэр эргэлдэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ олон хуулиудыг яг тухай бүртээ бид нар ямар одоо тэг бүтээгдэхүүн дээр ажиллаж чинь тэр бүтээгдэхүүнийхээ талаарх хуулиудаа мэдээд тэгж байж би нөгөө одоо зуучлуулагч зуучлуулж байгаа хүмүүстэй мэдээлэл өгч тэднэртэй бүрэн дүрэн мэдээлэл өгч тэднэрийнхээ эд хөрөнгийг бас одоо хамгаалах ажиллаж ин гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр манай хууль эрх зүйн орчин бол ер нь нэлээд дажгүй шүү. Тийм. Одоо өшөө хөгжөөд түрүүн нөгөө ярьсан шүү те. Захиалагчийг ч гэсэн мөн оруулдаг. За тэгээд хоёр талаасаа юу яадаг? Хувиа ижил түлждэг тийм байвал нөгөө эргээд нөгөө эрх зүйн одоо бусад одоо татвар байдгийн тэр хариуцлагуудаас үнэнчээр үүргээ хүлээдэг байх боломжтой гэж үзэж байна. Ингээд өнөөдөр их сайхан энэ үйл хөдлөлийн зуучлалын бизнесийн салбарын тухай нөгөө Илэн Далангуу сайхан ярьлаа. Миний урилгыг хүлээж авсан Солонгоод маш их баярлалаа. За тэгээ ажилд нь амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За баярлалаа. За тэгээ төсөлд нь бас байгууллага нэг ярьчих. За манайх одоо центрийн 21 франчайзингийн хамгийн анхны салбар болох Top Realty гэх салбар байгаа. За тэгээ наадам центрт байрладаг. За манайх энэ центрийн 21 франчайзыг бол одоо номингийн анх оруулж ирж ирсэн. Тийм учраас бас номингийн олон хөнгөлтүүд манайхыг дагдаг байгаа. Тий. За тэгээ манайхтай хамтарч ажиллах. За тэгээд мөн би өөрөө бол ер нь төлхөө одоо газрын тал дээр илүү ажилдаг. За тэгээ үйл хөдлөлтөй холбоотой хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл болоод за холбоотой бүх одоо хамтран ажиллахтаа бол нээлттэй манай салбар тий. За тэгээ баярлалаа. За баярлалаа. За